2010 оны байдлаар Монголд интернет хэрэглэдэг хүний тоо 796,635 гэж бүртгэжээ. Дэлхийн 5 хүн тутмын нэг онлайнаар танилцаж, 5 салал тутмын нэг нь Facebook-ээс шалтгаалдаг болжээ. Монголчууд 122 жил 275 өдөр 22 цагтай тэнцэх хэмжээний хугацааг Facebook зарцуулж байна. Facebook хэрвээ улс байсан бол дэлхийн 3 дахь том улс, хэрвээ Монголын нэг хот байх байсан бол Улаанбаатарын дараа орох 2 дахь том хот байх байлаа. Volkswagen-ы хар Хүлэгбаатар рекламыг YouTube-ээс 37 сая удаа татаж үзжээ. 2010 онд Монголоос YouTube руу 143 сая 651,786 удаа хандсан байна. Нэг хандлтаар 5 минутын бичлэг үздэг гэвэл монголчууд 81,993 жилдээ тэнцэх бичлэг үзсэн байна. Хэрвээ Википедиаг ном болговол 225 сая хуудастай болж уншиж дуусгахад 125 жил зарцуулагдана. Улс дамсан том компаниудын 93% нь сошиал медиаг бизнестэй ашиглаж байна. Монголын сайтуудын мэдээллийн хурд телевиз, сонин радиог хол хайжээ. Монголын хэвлэл мэдээллүүдийн хэрэгслийн 80% нь нэг талыг барьсан мэдээлэл цацаж байна. Гэхдээ Монгол коммент зөвхөн шинэлэг, чөлөөт, засваргүй мэдээллийг танд хүргэнэ. Та Монгол комментэд нэг дараа. Ард иргэдийг толдох хамгийн хялбар арга нь сайтуудын сэтгэгдлийг унших юм.